За би эргээд ирсэн. Буцаад Германда ирсэн. Ирээд 3 онцсон байна. Өнөөдөр 4 дахь хоног. Тэгээд Монгол харсан сэтгэгдлээ одоо 2 жилийн дараа очсон сэтгэгдлийг гэх юм уу хуваалцаж бичлэг хий гэж бодоод. Тэг яасан сони ачингасаа яриад. За мутач ихний өдөр мэдээж манай гэрийнхэн тоосч авсан. Тэгээ манай аав, хоёр аав эгч хүүхдүүдтэйгээ идэр гээд тосч авсан. Тэгээд тэр өдөржингөө явсан бүр эхлээд нисгээс гараад гэртээ харах хүртэл төгжил мөжөлж байгаагүй гойсон. Тэгэл гэртээ орж цай ундуучаал айгүй тэр үед амар санаг зүүчиг санагдсан байхгүй юу. Яа. Би ингээл гэртээ ирчлээ гэж бодоод тэгээд гэртээ орж цай ундаа угаад хамгийн гоёс нь ноцсон жишүүд яг манай гэрх өчигдөр нь одоо тэр үед өчигдөр нь цөөн хийгээд тэгээд ээж намайг ингээ сүтэ цайж чанцсан. Тэгээд цөөн дээр сүтэ цай бүр амар гоёс. Би угаас ээж хаа цөөн амар дуртай. Гэтэ хүмүүс юм тослог тийм гудлаа юм нэлцгаар цөөн дуртай ч тийм би болохоор юм жоохон махан жоохон түлэгдсэн тэгснээ ингээ жоох юм аргуу цөөн дуртай ахгүй. Тэгээд тэн дээр ингээ сүтэ цай хийж байгаа. Сүтэ цай хийж идэх. Тэгсэн чинь айгу гоё яг тийм цөөн байж тараа тийм ингээд идчих. Тэгээд өвөг рүү явуулваа. Илгүй юмэд хоёр дээр очивол тэгэл ер нь бол тэр өдөр бол нэлээх хөөсөн. Тэгээд өвөө юмэд дээр очиж уулзчаа заа гэдэг манай хамгийн том аавгах хоёр маань хорхог хийх гэж нам хүлээгээд гарч ууртаа. Тэгээд гарч уурч явж байгаа зам баг 2 цаг хороолоос 3 4 хороолоос бид гарч уурч явж байгаа байхгүй. Тэгээд 2 цаг гар болж байгаа байхгүй юу. Тэгсэн чи би энд зүгээр ингээд нисгээс наашаа машинд 2 цаг явж Франкфуртээс наашаа. Тэгэл би заа үнэхээр ингээд нэрээ манай монголч юм амар төгжөөтэй төглөмөл тиймэрхүү бодвол тэгээд тэнд очиод хорхог гэдсэн гэц оройн жоох эвгүрхсэн. Уусаа дээрэс нь би жоох айрг уусан байхгүй юу. Тэг би яхаа жоох айцтай байсан ч гэсэн яг нөгөө ингээд одоо өн удаан чаашаа 2 жил гарам ерөөс ууж идээгүй байсан болохоор ч юм уу ингээд айцтай жоох идэ жоохон айрг уусан. Тэгээ жоохон гэц эвгүрхсэн. Тэгээд би амжилттай хаваа тэр оройн аавж өөртөө пиав үзсэн. Би ч одоо ингээд Германд нөгөө нэг 14-ээс эхлээ ингээд пиавууж болтой шүү дээ. Тэгээд 18 хүүхдүүд бүр ингээд шоудаад явж мөгдөг. Тэгээ ингээд тэр соёлоо ерөнхийдөө ингээд 2 жил байцсан. Надад л ингээд ийм 40 настай хүмүүстэй пив уух бол юу ч биш л дээ. Үнэн дээ. Яг би одоо ингээд найзлуугийнхаа гэрхэндээ ч гэсэн ингээд вайн майн биер мэр ингээд хуугаад уудаг болохоор яг би аавж ерөөс жоо хайжсан. Тэгтээ тэгээд нэг амар юм тулгаж болгоос өртөө уугааг тэгтээ хамтаж ингээд зэрэгэлдэж суугаад пив ууж үзсэн амар сонин бөгөөд нэг бодлын гоё юмсан. Яг л би ингээд анх одоо гэх юм Германд ирчээд ингээд нөгөө айлынхаа опер айлынхаа ээжтэй ууж үзэж байхдаа би ингэж бодсоо. Би ээжтэйгээ ингээд суугаад ингээд ууж үзэх юмсан. Аавж өөртөө ингээд суугаад муугаад гэж бодож байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр амар гоёсэн. За тэгээ маргааш нь болсон би тэгээд найзтай уулзсан. Би Монголд мэрсэр хүмүүстэй огч юурс уулзаагүй байсан. Ер нь бол одоо баг очсноо ч хэлээгүй гэх юм уу. Тэгээд жоохон муухай санагдчих магадгүй тэр хүмүүс. Гэхдээ би ингээд нөгөө нэг хүн хол явчихаар ч ер нь бол ингээд айл намайг нааша гэж байгаа яаж ийж гэж байн асууж сургалж байгаа хүмүүстэйгээ л ер нь бол ингээд ойр дотны холбоотой байд юм байна шүү дээ. Тэгээд намайг тийм байсан хүмүүстэйгээ ер нь бол уулзсан. Гэхдээ яг ганц нэг бас найзтайгаа нэг сайн тухтай уулзаж чадаагүй амтны бүр уулзаж чадаагүй. Нэг сайн ихч мэгчтэйгаа тэгэл би тэрэндээ жоохон хамсаж байгаа л да. Гэхдээ яг зүгээр гоё бас байчаад ирсэн юм чинь. Дараа нэг өдөр уулзаж байгаа л хөө. Тэгээ яг мэрсэр хүмүүстэй олж огт уулзалтаагүй. Тэрэнд бол би их уучлахгүй халбгүй. Танаас ч гэсэн нэг уулзтай халбгүй. Тийм. Тэгээд за тэгээ 2 дахь өдөр найзууд солонгос ол идээд амар гоёсэн. Би өөр ингээд Германд ирснээс хойш зөндөл олоодаа солонгос хоол эзэн л дээ. Гэхдээ ингээд ерөөсөө хизээч ингээд Монголд байдаг солонгос хоол шиг байгаагүй байхгүй юу. Тэгээд даа ингээд амтлагчнаас болт юм бүх хэрэг яг адилхан амтлагч хийж штэ. Тэгээд юунаас болт юм гэдгээр амтлагч ингээд амар гоёсэн. Тэгээд найзтайгаа энд бас байдаг нэг Германаас ингээд Монгол руу бас наа чи ингээд түрх зам амраад явсан бас ахтай. Тэгээд өнгөр суудаг нэг охинтой амар хөрх охинтой танилцсан. Тэгээд бид дөрөв ингээд гоё ууж суугаад юм ганц би уус юм аа. Ууж суугаад юм яриад тэгэл амар хөвгөлтэй гоё өдөр байж чадсан. Тэгээ миний амьдралтаа хамгийн хийсэн амар үйлдэл бол би өглөө 6 болчих гэж орсон. Манай ээж надаас тийм юм хүлээгээгүй байх л та. Би ч нөгөө одоо ингээд манай гэрээс бол ингээд гүүрээр гараад нэг бар авахгүй юу? 2 клуб байгаа аахгүй. Тэгээ манай найзууд ингээд одоо манай дээр чамж гонохоор бид чинь ингээд баг өөр цайдл бүжгэлж байгаа. Тэгээд орж ил унтчихдаг. Тэгээд одоо баг тэрүүгээрээ ч гэх юм уу ирээд 2 өнжсөн болохоор баг тэр чишээ шууд яваад өгсөн. Би тэр үед амар гимсэн. Тэгээд би гимшээд явах тийм нэг өнгөрч юм чинь. Тэгээд тэр ер нь бол яаж ч шоудаж гадуур дотор явсан гэртээ хонох, гэртээ харих бол мөнгө чухал юм шүү хөөхдөө. Хүүгүүдээ. Тэгээд бас миний бодсон юм Монгол ингээ баанд орж байгаа байхгүй юу? Тэр өдрөө. Тэгсэн чинь амар ингээд би чи 18, 17, 18 тэр ерөөс ингээд баан орж үзээгүй байгаа л энд ирж байгаа шүү дээ. Би нэг 2 удаа орсон, ажлынхантайгаа орсон байхгүй юу? Тэгэл орсон чинь амар жоохон хүүхдүүд зэрэг харвас
эсвэл манай үеийнхэн юм жоохон цайрт юм уу? Надад ерөөсөө манай үеийн хүн байгаа санагдаагүй зэ. Дандаа юм жоохон хүмүүс амар санагцсан. Тэр чинь ингээд 5 дахь өрөө байсан шүү дээ. Биш хагасны өрөөсөн. Тэгэл би вау заа иймэрхүү байт юм байна. Тэгэхээр за тэгээ буцаа тэгээ өглөө 6 дэгт очиод 11 өнгөрчлөө удаад би хөдөл хаадаг руу даншиг наадамд явсан. За тэгэхэд бас жоохон дөвжөлтэйсэн гэхдээ яг гайг байсан. Тэгээд надад амар хэцүү санагдсан юм тэр нөгөө нэг ямар их сигналт юм бэ? Манай монголчууд бүр ингээд ямар ч төвчээр байхгүй. Зүгээр л бүр ингээд бараг секундын дараа хөдлөх гэж байгаа юм дээр чинь шууд ингээд баг бол ногоог хасангуй шууд хойноос сигналтай л тэгэл. Тэгээ яг 20 хоногт бол сүултээ бол өөрөө дасцсан л да. Эхэндээ бол надад амар төвхтэй санагдчихсан. Тэгэл ингээд машинууд нь амар тавхилтал хажуугаар ингээд зүүн цамаа яж бол хорон цамаар тавих гэж мөрхөл ингээд амар шороо босгол. Тэгээд тэгсэн чинь хамгийн амар миний 2 дахь өдрөөс эхлээд миний сохоожоод нулимс хоожоод надад ашиг өгөөд гисэн. Тэг би бүр гахаад тэгсэн чинь манай найз гэсэн байхгүй. Агаар солигдоод тэгээд хийж амлаа гэх юм. Би юу тоглоод ихтэй байхгүй 18 жил амьдарсан агаараа голоод байгаа юм бахтай энэ би чи одоо гэ. Тэгтээ яг нээж ихнээс яг тийм амар тоосмос одоо германд ч юу нь бол тоос нэг их биш шүү дээ. Тэдээс амар их мод сууд ургадаг болохоор тэг би ер нь одоо ингэ бодоод тахт ер нь л тэгсэн л юм шиг байна. Тэгэл тэр амар машины тоосмос гэл нэг тиймэрхүү юм болов. Тэгээд хөдөл одог дээр чи жоохон нар салхинд байгаад хуушур мушур тэгээ манай монголчууд миний хотод бас эвүүрхсэн бас шалтгаан юу гэхээр би энд чи одоо нөгөө ногоо хийдэж байгаа. Ялангуяа одоо чинь ингээ ажил дээр дадлага дээр ингээ байхад бол ингээ манайх чи ингээ салаад баар гэж бэлтгэсэн байдаг хөө ингээ тусны хийсэн салаатнууд ингээ өөрөө тэндээс ногоонууд аваад ингээ салаад болгоод иддэг. Тэгээ би ингээ тиймэрхүү мөнхийн ногоо идэж байгаад гинт нөгөө дан хоошууд бууз хорхог морхог гэх ингээ юм ногоо айгу баг. Тэгээ эзэн ч төмслэж байгаа төмсөж чадчих та өөрөө бас ингээ амар хүнд штэ. Тэгээ тийм юм идэж байгаад би амар бодсон юм. Би нохооны дутагдлалд ороод шиг байна гэж яг л миний хотод ингээд амар удаан ажиллах юм шиг надад санагцсан байхгүй ингээд муухагаар хэлбэл 0 бүр ингээд удаан суух хэрэгтэй болоод ч гэх юм уу. Тэр чинь ингээд тэгээ дээрс нь ус байгаа амар баг удаа санагц ялангуяа манай гэрийнхэн ер нь тэгээ цог байсан хүмүүс уулзч учирсан хүмүүс маань тэгээ би ингээд байсан хэл за усахгүй боллоо би усаамаар миний бие хүртэл ингээд яаж яагаад очиод удааг байж хаад миний юм ирсэн тэгээ миний юм ирэхтэй амар юм стожиг нэг усны дутагдaltaй байгааг надад амар ингээд хэлсэн л дээ яг ирж байхад би хараад би яг тэр үеэр хөтөө явтаарсан болохоор би баян бас ус авч уужсан. Тэгэл хийжсэн ундаа ууж хахаар ингээд зүгээр гацтай ус аваад уучааж гэл тэгэл манай гэрхэн тэгэх тоогоо хөтээ тэгт. Би ч бол 18 жил тэгэл бас баг ундаагаар ууж өссөн л тоо. Тэгтээ ингээд хүний бие чинь нөгөө тасахтаа амархан. Тэгээ би чинь нөгөө баян ажил дээр ч ус тэгэл гэртээ ирэл бүр баг ундаа байхгүй тэгэл ингээд би юу нь бол ингээд лимонтой ус бас амар их уудаг байхгүй гэртээ ганцаараа. Тэгээд тэрийг ингээд амар санагдсан. Тэгээд хөдөл удаг дээр тэгж байгаад хорхог морхог хуушур муушур идээд тэгээд манай аав нар хүндрэл тоглоод болоод нэг тийм хүү юм болоод гэртээ оройн нэрээд яналтаа хатаа аав нартайгаа мөрөөдөө үзэр тоглож утсан. Би бүр үнэхээр том болсон гэдэг мэдэрсэн. Тэрнээс биш ингээд намайг одоо явахаас өмнө тэрийг ингээд тоглоод би ингээд тэнд уцаа олдоод нэг хүүхдүүд нь боржинал ингээд байж дагс байхгүй. Тэгсэн чи би дунднаар ингээд тогсон чи би ингээд надад амар гоё санагдсан. Тэгээд амар хөөрхөн манай аав тэр үед нөгөө ингээд манай залуугийн өвгийнх нөгөө нэг өгч оруулсан шилтэй мэг задлаад тэг ингээд би ихтэй ингэж боддог сахгүй тэрийг хүртэл ингээд монголчууд уухаар амар заваа ингэж хитүүлж удаг. Тэгээ дээрэс нь ингээд ямар ч юм хөвчлөлтэй юм хүн байхгүй одоо хажууд нэг эрүүл хүн байвал хөвчлөлтэй юм хүн байхгүй махгүй гэж би бодчихсон байхгүй. Тэгсэн чи би тэр үед ингээд эрүүл байгаа шүү дээ. Мэдээж ингээд тэр бол аав нар юм үеэлүүд юм хажууд надад өгсөн өгөхгүй. Манай бол өсөв би өөр нөхсөн ч авахгүй. Тэгсэн чи худлаа ирсэн надад нэг өгсөн. Тэгэл чи одоо нэг яг угаас тэнд ууж байгаа шүү дээ. Эндээс бол уучлаа гэж би үс тэрнээс уудаг л тагш. Чи өвөө нь очих болгонд нэг тиймэрхүү юм гаргаж ирдэг болохоор өөрөө хийдэг болохоор тэнийг нэг татсан гэж амар ярьж байгаа. Тэгсэн ч гэсэндээ надад нэг тийм одоо тэгсэн ч гэсэндээ надад нэг тийм амар нөлөөлөхгүй шүү дээ. Тэгээ ингээд тэр тажиугаар нь пиам явуулсан. Тэгээд би амар буруу бодолтой байсан юм байна гэж бодсон. Тэр нөгөө ямар хүмүүстэй яаж ууж байгаасаа болт юм байна гэж бодсон. Одоо бид чинэнд ингээд найзуудаараа ууж мухаар ингээд тоглож моглоод нэг муухтай нэг хангалаанд дургүй байхгүй юу? Бид гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр одоо манай найз залуу болон ингээд түүний найзууд болон би ингээд найз октодтойгоо байх та. Тэгээ ингээд манай хамаатнууд ингээд тэгээд амар хөвгөлтэй тэгээд тоглонгоо ингээд энэний ханиад болол ингээд тэгж байгаа надад амар таалагдсан. Эсвэл би ингээд өмнө хөзөртнийх анхаард үзэх хуцаа олдоод өмбөгийг суугаад идэх болохоор тэрийг нэг анзаардаггүй байсан байж магадгүй л дээ. Тэгээд санагдсан. За тэгээд тэр өдөр дуусваа. Тэгээд тэр өдөр гэртээ би жоохон байжгаад ач клуб дээр очсон. Амар гоёсан. Ингээд нөгөө яг манайх заалаа солилцсон болохоор тэр заал нэг юм надад танил байгаагүй л дээ. Гэхдээ ингээд юм дүүнэрийнхээ дараачийн үеийн хүүхдүүдийн ингээд бэлтгэлээ хийж байгааг харах ингээд нэг юм хуучны үрэг харж байгаа юм шиг. Гэхдээ тэр ингээд одоо миний тэр үеэс илүү амар сайн байгаа. Манай клуб хүмүүс ингээд дандаа улсынхаа чансааны нэгээр явдаг. Тэгэл багштай юм ярьсан чинь ийм амар юм гөгшөрсөн том болсон юм санагдал өмнө нэг юм за энэ бол ал эсвэл ингээд нэг юм миний банаад болоод иждэг чинь нэг юм хоёр юм амар юм. Энэ нэг юм одоо жихнээсээ яг юм ярилцсан гэх юм уу? Одоо юу гэх юм бэ? Өмнө нь жихнээсээ ярилцдаг л байсан л да. Гэтэ энэ удаагийн ярилцлага үнэхээр юм
амьдрал үзэн хүмүүсийн тэгээд миний өнцгөөс ихс одоо ингээд өгж байгаа хариултууд миний ярьж байгаа юм ч гэсэн тэгээд өмхөс шал өөрлөлцсөн гэдэг нь би надад амар ингээд илт мэдэрсэн. Тэг ингээд клубын хаагчтай уулзаад бид хоёр уус амар тутна. Тэг уулзаад юм ярьсан чинь нэг удаан юм ярьж чадаагүй гэсэн амар гоёсан гэх ингээд амар гоё хуучны танилтаа ингээд уулзсан. Тэг бид хоёр бүр хоёлаа саяхан уулзах хэлсэн гэдэг ингээд яагаад бид нөгөө байнгын юм холбоотой идэвсэн болохоор би биний ингээд инстаграмаар хардаг би нөгөө юм болохоор бичдэг тиймээс болохоор тэр бас амар гоёсан. Тэгээд би дараа найзтай очсон. Анаа найз төрсөн нэгтэй орж гарч чадахгүй матгүй. Тэгээ би угаасаа хүүхдэд хүүхдийн төрсөд намайг очтын өмнөх өдөр билүү болсон байхгүй. Би хүүхд нугас эндээс бэлгтэй очсон. Тэгээ бэлгээ өгөөд тэгсээл бүр надад ч амар хөөрхөн санагдаа дээрс нь ингээд найз хүүхдийн хүүхдээс сад найзынхаа бас амар хөөрцөн би ингээд тэр найзгаа баг хамгийн сүүлд хүнтэй суухаах. Би барай хамгийн түрүүнд хүнтэй суугаад ингээд хүүхд болох байх гэж боддог байхгүй юу? Тэгсэн чинь ингээ манай хүнтэй сухаа хүүхд болсон. Тэгэл би бүр ингээ итгэж чадахгүй. Тэгэл амар хөөрхөн хүүхдэд тэрж байгаа авч байгаа мавж байгааг ингээ хэл ярьж байгаа юм минь сонсоход бүр нэг юм надаас илүү амьдрал үзсэн ингээ амар ухаан суудсан мэдэгдээ. Тэгээд тэр бас ингээ яг удаан бас тэнд байгаагүй ч гэсэн амар гоёсэн. За тэгээд тэрний маргааш нь юу байсан бэ? Тэрний маргааш нь юм хийгээгүй маань. Тэрний маргааш нь дөржингөө гэртээ байж байгаа. Би гэрийнхэндээ юу гэсэн. Нөгөө хоолныхоо нэрийг мартчихсан. Тийм герман хоол хийж өгсөн. Манай найз залуу юм бол дандаа хийдэг. Манай найз залуугийн гараа болох юм уу? Тэгээ би ингээд уцаар ирангаа гэдэг л хурдтаар юу вардаг гэлээ асуул ингээл болчихсон хүмүүс амаа ингээл амар хараал заяа. Тэгэл би ямар юм бэ гэж бодоо. Тэгээд хийж өгсөн чинь манай гэрийнхэнд нэг таалагдаагүй л дээ. Тэгээ би энэ л мэдээж үл амьдарч байна да. Тэгээд тэгсэн чинь манай аав тэрнээс нь гитсэн өгдөө. Угаасаа тэгээд идэж тасаагүй хоол мол. Тэмэл ахаас бахалтай угаасаа. Тэгэл тэр оройн би тэд маргааш үүрээр нь гэх юм уу бид шууд хөдөө гарсан. Тавлах навсан тэр бол амар юм эрсдэлтэй бүгд амар сонирхолтой байсан. Өмнө бид хэд өдөө явахдаа болохоор дандаа ингээд авга нарын талынхантай эсвэл тэр хэд явахдаа нагцны талтай ингээд тэр гэдэг ингээд олуулаа явжсэн. Тэгээ тавлах навсан тэгж явж үзээгүй. Тавлах навжсэн гэвэл за нэг гачуурт ирэх дээр гарч хонжсон юм чинь тиймэрхүү юмнууд л эсвэл ингээд тавлах уул мардаг ч юм тиймэрхүү юмнууд л эсэхгүй. Тэгээд надад тэр амар сонирхолтойсэн. Тэгэл эхэлсэн цагаас эхлүүлээл манай ээж өнөл тэгэл ингээл сугаал унтчихдаг. Машиндаа сугаал унтчихдаг. Тэгэл манай хоёр дэх бас юм жоохон унтмаа. Тэгэл би ингээл унтмаар исэн ч гэсэн би ч бас тэ ингээл аавынхаа нойрыг хөргөж болохгүй ингээл бүгдээ адилхан ядарсан явж байгаа. Тэгэл бүгдээр унтал тэгэл ер нь бол ингээд жолооч унтах мэдчих осолтой шүү дээ. Нойр нь хөргөдөг та. Тэгэл аль болох хөвж байгаа бол юм ярихыг чигээл өмнөх өдөр нугаас ингээд утсан дээр ингээд төрөл бүрийн дуунууд татал аль болох бүгдээр ингээд хамтаараа сонсч болох дуунууд татал. Тэгээ надад амар инээтэй санагдсан юм. Манай баг дүү ерөөлт сүхээ гэд ингээд дуучны дуг сонсох дуртай гэд. Би бараг тэрийг танихгүй заяа. Амар сонио юм зохиолын юм шиг гэтээ ингээд олон дахин сонсоод ирсэн чинь юу нал ингээд хинт наадтай юм дажгүй дуунууд санагдсан л та. Сайн хүртэл наашаа гэрэл гоё явж сандаа сонссон. Тэгээд тэр дуунуудыг тэгсэн чинь манай гэр хамаа мэдчих дол тэгэл би ч одоо сурцсан л та амархан л хэсдэг. Тэгээд гэтээ тэр надад амар сонирхолтойсэн ингээ манай дүү тийм сонин стилийн дуу сонсоод гэсэн та. Тэгээ бас эмэгтэй дүү ямар том болсон юм бэ гэж амар бодсон. Тэгээ сонсож байгаа дуунууд ярьж байгаа юм өмсөж байгаа хувцсан надад л тэгэл тэр үн жол ингээ миний хувьд одоо л нөгөө нэг юм бид цэцэрлэгээс нь авч яваал өндгөө шоколад авч өгөхгүй бол дэлгүүрийн урд хөвччихдэг энэ цэцэрлэгийн жоох охин хിവэр байгаа байхгүй юу. Тэгэл манай баг төчөнд амар том болцсон очил тэрсэн ч бүр амар өндөр. Тэгэл ингээ тэр хүн чинь гэсэн тэгээ би хамгийн сүүл наашаа ирэхдээ би ингээ цэцэрлэгт нь хөргөж өгчүүд одоо сүүлийн удаа цэцэрлэгт нь хөргөж өгдөг дараа ингээ би наашаа ирсэн шүү. Тэгээ надад бас юм цэцэрлэгийн хараад ингээ хоёулаа нэг цэцэрлэгийн хараад гэлтэн чинь амар том болцсон. Тэгэл манай ихтэй дүү ингээл уц их үздэг YouTube их үздэг англиар. Тэгэл англи уцаа үзэж бол англиар юм ярьж байгаа тэгэл би бүр хөөх гэх. Яг намайг явахаас өмнө англиар угаасаа ярьдаг л байсан л та. Гэхдээ ингээ сүүлийн үед уцаа ярихад монголоор илүү сайн яриад захгүй чинь монголоор ярих нь ч амар сайн болсон англиар ярих нь сайн болсон тэгэл би бүр за надад тийм гэтээ тэр үед нэг тийм 2 жилийн дараа биш нэг юм 2 сарын явчаад буцаад очсон юм шиг юм гоёсон байнгынхантай холбоотой болохоор тэгэл би тэд яваад хотонд ороод тэлмэн нуур ороод чихэн цаан нуур ороод хэцүү хад ороод хамтдаа ус орчоод ирсэн. Тэгээд буцаж ирэхдээ болохоор дахиад эдэр гол дээр хонсон. Эдэр гол дээр хоноод буцаж наашаага ирэхдээ дахиад орхон гол дээр төр зогсож мөсөө. Тэгээд ар хангай аймагт бидэд буудлаад нэг хонсон. Тэгж онохдоо ер нь бол ингээ гэтээ оцсон газруудаа ер нь бол ихтэй ханаал явсан л та. Тэгээд ар хангай аймагт хоноход бас амар гоёсан. Ингээ тавуулахнаа. Тэгээд ингээд манд уцаа үзэл бид дөрөв ингээ хөзөж тоглол гэсэн юм. Би ингэж дөрүүлэхнээ хизээ зүгтээ үзэж тоглосноо нэг санахгүй байсан. Намайг явахаас өмнө 100 мундал байсан баг. Тэгээ надад амар гоё. Тэр бас амар гоёсэн нэг юм. Тэгээ дутагдчихсэн юм нөхөгцөн гэх юм уу? Би уус юм гэрийн халуун талаа юм санцсан байсан байхгүй юу? Тэгээ ингээл хоорондоо зураг мураг даруулаад инээд минэд юм болол ингээл тэгэл дээрээс ингээл замдаа явж байгаа л
дүүгийнхаа мэрэгжил одоо манд 2 дахь ингээд орно тэгэл дүүгийнхаа мэрэгжил яах их тухай яриад тэгэл би ингээд одоо өөрөө Индиад амьдарч байгаа тухайгаас ингээд шалтан мулт жоох ингээд хэцүү юм гардаг тэрмэрнээс нь дуулгаал тэгэл манай аав бас ингээд бодлоо хэлэлт бид ингээд тоглол их мөнгө олдог мэрэгжилтэй болохыг гэвэл аудит болно бол гэх. Нээж хойноос тэгэл. За энэ асуудлыг яах шийдэж 10 сая. Тэгэхээр би тэгвэл өмгөөлөгч бол тэгээ юм улсын хурлын гишүүдийн биш гэсэн өмгөөлөгч бол ингээ улсын хурлын гишүүдийн өмгөөлөгч тэгээд яасан ч мөнгөтэй. Би ч нөгөө зүгээр улсын хурл арчих гэх юм. Амар юм хөжилтэй гоё явж ирсэн. Тэгээ би амар хөшөрснөө мэдэрсэн ч гэдэг ер нь л ингээ том болсноо мэдэрсэн гэх юм уу. Тэгээд хоёр дүүгээ бас амар том болсныг мэдэрсэн юм ярьж байх та. Тэгэл за тэгээ өдөөнөөс буцаж орж ирээд шууд бүр багын хоёр найз гэх юм уу? Цогтой 9 төгссөн сургуулийн нэг охинтой ангийнхаа нэг хүнд уулзсан. Манай энэ Wine Fest болж байгаа байхгүй юу? Тэгээ салют бодуулаад. Амар дуурт юм. Тэгээд тэр өөрөө бас амар гойсон бид ёо. Юм ярих юм л да. Дуусчлаа гэж бодоод эхлүүлсэн чинь дахиад салют бодуулах юм. За тэгсэн ярьчих. Тэгээд хоёр найзтай хуулзаад жоохон байсан үе нөгөө би ер нь л амар алдаг хүн байсан багтаа. Жоохон зодон төсгөө хийчихдэг. Үгүй амттай хэрэлдчихдэг. Сайн нэрээ гаргадаг, муу нэрээ гаргадаг гэл тэмцээн ингээл сайн нэрээ гаргаад зодон төсгөө эрүүл уурал хийж мууд нэрээ гаргаад тийм бас нэг яг бүх үед яг миний хажууд байдаг гэсэн тийм ер нь бол хоёр найз. Тэгээд тэр хоёртойгоо уулзаад хоёлаа гэдэг ихний нас ч гурлаа тэгэл юм яриад тэгэл байж байгаа харсан. Эхлээд битэд хорол хийц дээр уулзаад өгөө орж зураг авахгүйсэн. Тэгээд тэр бас амар гоёсэн. Тэгээд ямар хэцүү юм бэ? Харахгүй болохоор эндээс баг айгаад байгаа юм санагдаж байна. За тэгээд зураг мургаад оруулаад за тэгээд хоёр нэстэ тэгж уулзаад маргааш нь юу лээ. Маргааш нэг бас гэртээ унтсан баха. Тэр маргааш налах явсан. Тэгээд очиод гизээ. Гизээ гэх юм амар гоёсэн. Би ер нь бол ингээд нөгөө нэг юу ч голдгүй, юу ч бас иддэг. Аавтайгаа ингээд бүх юмыг ингэсээр манай ээж, манай хоёр дүү, гурав жоох юм юу байхгүй. Жоох юм тэр их ч идэхгүй гэдэг төрлийн хүмүүс. Манай ээж нэг тийм бишдэг, манай хоёр дүү яриа илүү тийм. Тэгэл би чинь лав хааж байгаа сонгол мөнгө сүсүүгээ наваад ичдэг бачка байлаа. Тэгээд гиз аим гоёсэн манай хамгийн баг аавгагч хийж өгсөн. Намайг очлон гидс аваад ингээд хонь гаргасан тэгээд бэлдээд өгсөн. Тэгээ манайх бас хонь аваад машиныхаа хонь багажинд ингээд амьдаар нь хоньыг авч яваад. Тэгээд тэр хоньны нүд бүрэгтэй аймарсан заа бүрээ гэдэг хөхлийн мэдэрсэн нүд. Тэгээ бүр аймаг гонхтой. Нэг амьдралын сүүлийн харсан. Тэгээ сая бол гал гаргалаа. Сая бол үнэхээр оллоо сая салууд. Тэгээд налаа аваад маргааш нь ажил дээр цуг ажиллаж байсан найзуудтайгаа уулзсан. Оргилд би нөгөө наашаа ирсхээс өмнө нөгөө оргилд ингээд ажиллаад мөнгө цуглуулдаг гэсэн ярьсан шүү дээ. Мөнгө цуглуулж байсан гэдэг. Тэгээд оргил ажиллаж байсан найзуудтайгаа ажиллаад ажиллаж байсан салбар дээрээ бас очсон. Тэгээд бас амар гоёсан. Ерөөс ингээд юм нэх их өөрчлөлдөг байх. Хүмүүс нь бол олигдсон байсан зөндөө олон таних хүмүүс байсан. Гэтэ ингээд тийм таньдаг хүмүүс байсан болохоор амар гоёсан. Тэгээд хуучин тасгийнхаа урдуур хуучин яг өөрийнхөө хариуцж ажилладаг байсан тасгийнхаа урдуур гараад тэгээд ингээд ээлжин гарч өгдөөсөн бичгэрэг дээр очиж ингээд амар гоёсан. Тэгээд бас амар сонин санагдсан юм. Монголчууд ядуу байна, Монгол амьдрах боломж байхгүй гэсэн мөртлөөсөө оргилд амар их ажлын байр сул байсан. Ингээд баг салбар болгоно гэх юм одоо ингээд манай гэр чи өөрөө нэг оргилын яг ингээд хажууд болохоор ингээд байнга тэмдэг орж чадаа тийм үү тэгээд ажлын зар хатцсан. Миний өмнө ажилласан салбараас бас ингээд ажлын зар хатцсан. Тэгээд ингээд Монгол тэгээд тэр үед ингээд намайг ажиллаж байгаа үед ээлжгүйгээд би ингээд амрааж одоо оронд махч өгдөгөөс их ч одоолт л ээлжний хөнгөө. Тэгээд би бүр гайхаад ингээд монголчууд өөрсдөө ингээд ажил авахгүй, тийм байхгүй, ийм байхгүй ингээд боломж алга гэсэн мөртлөөсөө ажлын байр байгаад байгаа байхгүй тэнд. Одоо хоёр дэлгүүр дор хаяж ингээд хамгаалагч туслах одоо худалдагч кас мас гэл тийм үү дор хаяж тав гэх ядаж л ингээд 10 хүн тэнд ингээд ажиллах ажлын байр байгаа хгүй. Тэгээ би бүр гайхаад тэр жоохон сонирн байсан. Энд бүр ингээд зарим хүмүүстэй хоёр давхар ажил хийж мэж ингээд амьдрал авч явж штэ. Тэгж яхад манайхан тэн зүгээр л сул ажлын байр байж ах зүгээр ажилтгүй. Ажиллах болтохгүй гэх юм уу. Тэр надад амар сонир санагдсан. Гэтэ яг ингээд ажлын цагийн өмнөөс нь болдог л хальтаа. Гэтэл энэ ялгаагүй хоёр ажил хийх гэдэг чинь тэнтний ажил хийж байгаа те ялгаагүй байхгүй. Тэгээд ингээд амьдралын өртгөн дүндэд үнштэй яг үнэхээр би бол Германд ирээд нэг мөнгө хураан амар гоё амьдрна гэж хэлэхгүй. Тэгээд би зөндөлсөн шүү. За тэгээд тэр өөрөө бас ер нь л дажгүй сайхан өнгөрсөн. Тэгээд найзан тавсан. Би тэд
тэгээд бүгдээрээ юм хум ярьж мараа. За тэгээд гэртээ хараад тэгээд юу н бас байж агаад би тэгээд энэ мөчийг үзсэн Mr. Sam Гинжи хоёрын би сая үзсэн байх гэж. Mr. Sam Гинжи хоёрын энэ мөч тоглолтыг үзсэн. Тэгээд нэг найзтайгаа тэгээд манай нэг найзтай ингээ гурлаа. Тэр бас амар хөөрхөн охин байсан. Манай наяа. Тэгээд манай 10 жилийн ангийн банд бас тийм ингээ тааралцсан. Тэгээд тэр тоглолт амар гоёсон. Юу нь л ингээ эхлэлээс дуусах хүртэл юу нь л хөгжилтэй гоё чадсан. Тэгээд хамгийн сонин гэх юм уу тийм юм нь зодомлсон. 2 удаа тоглолтын дээр. Тэгээд би окей за ингээд стамастаргуу тоглолт байлаа даа л гэж бодсон. Тэгээд тэр зодон амар сонин юмнаас болсон. Зүгээр л нэг бандыг пүүзэн дээр гიშгээл. Одоо хөл дээр гიშгээл тэгэл замаа хараач мараач гэдэг. Йоо, бойлож яах нүс. Замаа хараач мараач гэдэг юм хүү юм гэлээ. Тэгэл нөгөөт нь төвчээр авах тэгээд нөгөөт нь тэгэл төвчээр авахгүй хүнээс уучлалгүй би бүр ингээд дээрдэд хүнаас би мессеж баг бүр ярих сонсох байдаг юмс. Нөгөөт нь ингээл төвчээр суугаагүй хүнээс уучлалгүй зураагүй. За sorry андаа мандаж юм. Тэгээ уучлаарай гэд өнгөрчих юмн дээр юу даа гэж ирэж хараа. Тэгээд тэрнээс л юм нэг нь төвчээргүй нэг нь хүлээцгүй тэр чинь уусаа хүн явах цайгүй тийм тоглолтын дээр хөл ган дээр гიშих бол угаасаа окей штэ байхаар юм. Тэгээд амарсан сүртэй эготой гэх юм уу тэр цангаас болоод тийм ингээд зодон болж байгаа юм. Тэгээ ингээд зөвхөн тэр хоёр хоорондоо зодлох шүү дээ. Мэдээ цог явж байгаа найзууд ингээд манайхан ч бүлгээр ингээд хүмүүс тэгээ зодтолж байгаа байхгүй тэнийг хаасан чи бас хойно хитэн байнаар зодлоод бүгдийн хаач хэмнэхнээс тус гарсан юмсан. Надад амар надад амар муухай санагдсан. Би одоо энэ дээрснээс хойш ингээд зөндөл баяр ингээд гадаа бол тэгээд тоглолт тусдахгүй юм уу зөндөл явчихсан. Тэгэхээр би л ав зодон зөвхөн өөрөөсөө хараагүй байхгүй юу. Тэгээ би яг Монгол тахта өмнө нь ерөөсөө тоглолтод явж үзээгүй л дээ. Тэгээ миний анхны одоо Монголд явсан тоглолт тэгээд батгтгааргүй дурсамжуулдээсэн. Тэгэл амар зүгээр ингээ хараа зогсчихсан байна. Ихтэй шанадаа нас нөгөө тэнүүрийг хацсан байж та баг би яасан гэсэн харсан. Тийм амар тийм би биндээ хайргүй хүнлэг бус төвчээргүй. За энэ дуусчих шүүл хүмүүс халаад шатаад байна. Тийм байж болохгүй шүү дээ ингээд эгоогоо дарах хэрэгтэй олон хүний газар тий бусдтайгаа аштайхаа харьцах хэрэгтэй тий дахин хоосон тусмаа ер нь л ялдаг хошиг байдаг гэдэг аахгүй юу. Манайхан болоогүй байна да гэж би ер нь л бодсон. Тэгээ би ч бүр ингээд өөрөө зодтолцсон юм шиг салгалаад. Салгалаад гэснээр нэрээ хөдөө замд явж хахад осуулах гэсэн тэр бас амар байсан. Гэтэ азар ингээд нэг бодлоо одоо тэр зодоныг бодвол за ингээд яа энэ коммент яагаад юм. Тэгээд тэгсэн чинь ингээд тэр зодоныг бодвол одоо ингээд хүнлэг бос мос тиймэрхүү юмнууд байхгүй. Тэгвэл тэр хосол харахад тэнд байсан бүр бүх машины хүмүүс гүйлдэж айл болох чадах бүхний хийгээл ингээл анхны тусламжлуулаад бүр ингээд азар гимтлийн юм явж таараад азар нь цаашаа окей яг тэр юмны дараа болно тэр азар. Тэг ингээд гимтлийн юм явж таараад анхаа хойднууд маяснууд байснаас эдэн байнаар очил ингээл анхны тусламжлуулаад ингэж тэгэл бүх хүмүүс гүйж машинаас хүмүүс нь гаргаж аваад тэгэхэд надад үнэхээр ингээд ямар гоё би биндээ хайртай тийм манайхан ямар гоё ингээд нэгэндээ туслая гэсэн сэтгэлтэй юм бэ гэж бодсон. Би шууд сандаа шууд 103 залгаа. Тэгээд тэр бас ингээд намайг амар нэрвтүүлсэн юм. Би 103 залгасан чинь надаа ингээд хүний хувийн утасны дугаар хэлсэн байхгүй юу? 99-ээр хэлсэн. Ингээд наадах чинь ингээд суммынхын чиглэл багийнх нэмж утасны дугаар залгаад дуудлаа гэж. Би тэрийг ингээд ингэсэн байгаа хүн мартчихвол яах вэ тий? Тэгээд дээрсэн чинь хүний ингээд амь нас яригдчихэж байгаа газар айл болох цаашаа шууд өөртөө ингээд холбож малбдаг ч юм уу тий? Тэр чинь ингээд сандарсан ингээд цуснууч харсан хүн яаж ч болно шүү дээ. Тэгсэн чинь тийм юм байхгүй заа. Тэгэл би ингээд цэнцэлээ би энийг яаж хийчих юм? Би өөрөө тэр үедээ бас ингээд хүлээцгүй зан гаргасан. Би энийг яаж хийх юм мэдлэгчлээ ингээд жоохон ингэсэн байхгүй. Тэгсэн чинь миний яаж зүгсэн. Окей надад л чихвэж хийжлээ гэл. Тэгэл дахиад залхал дуудлаагүй л. Тэгээ азар бас тэр Аранга аймгийн дэлгэр цэцэрлэг нэг нь хаана хөлөө. Тэр багийн эмчнэр би сайн нэрийг хэлж мэдэхгүй байна. Тэгээд өөрсдийнх нь харьяа биш байсан ч гэсэндээ шууд хүрээд ирсэн тэр хослол дээр тэрэнд би бас ингээд амар их баярлсан. Гэтэ баярлснаа хэлж тэр үедээ илэрхийлж чадаагүй яаж хэлхийж мэдээгүй юм хэвээр хувийн тэргээр шууд хүрээд ирсэн. Яагаад гэвэл нөгөө өөрсдийнх нь төрөний одоо тэр өдөр ээлжтэй байсан юм чинь гэх юм уу. Хүн төрүүлэх гэж явсан байсан болохоор тэр шууд нэг хариастай ороод ирсэн. Тэгэл за цаашгүй дээ гэж бодсон. Тэгээ тэр үед бас ингээд амар сандарсан. Тэр үед бас амар салгасан манай хийж хөхт болооч гэсэн. Би чи бүр ингэсэн. Би чи юу нь л нэлийн нэг аймхаа төрлийн хүн. Тэгээ ингээд нөгөө өөрөө зодоо хийж мэх болохоор юу айдгүй. Гэхдээ зодон харах тиймэрхүү юм хүм гэд осол мосол цуснууч тиймэрхүү юм харах. Одоо шүүдэн мөдний цусаа бол одоо ингээд хардаг болсон шүү дээ. Ам хамаар нэг цусуулах гээ. Одоо толгой тарих мархинаас ингээд цус гарах марах тиймэрхүүнүүд ингээд харж чаддгүй амар айдаг болсон. Тэгээд амар салгалаад. Манай ээж бүр чи ухаалт ч ундлаа. Тэгээ би чи амхандаа өрх юм. Би бас ингээд тэр хүмүүс тусламаар идэг. Тэгээ ээж тэгээд гот ээж бүр нэрвтэл чивээгөө гэдэг ээж рүүгээ. Аяа.
За нэг тиймэрхүү байсан. За тэгээд тоглолтын дараанаас хойш би юу нэгэрс гараагүй. Тэгээд угаасаа тоглолт 17 дасан би өөрөө 22-нд нисэн болохоор би үлдсэн 3 4 хоногоо ч гэсэндээ ингээ гэрийнхэн дэгаа байж өнгөрүүлээгээд юу нэг дандаа гэртээ байсан. Тэгээд 20-нд би сургууль хэлсэн. Тэг хөмсгөний хийм илгэсэн. Тэгсэн чи би харин мартаад маргааш өглөө шууд ус хүргээ хийсэн юм а. Тэгсэн чи нэгтлэн гоёор нэгтлэн юмсан болсон. Тэгтээ яах вэ? Тэгээ манай өвөө юм аа. Манай үеэлэгч бас Шамин гэд хятадын нэг хотод Шамин гэдэг хотод Шамин гэж сургууль сурдаг. Тэгээд ихч бас 21-нд нь яг урагшаага буцаад хичээлдээ орохоор явж тараа тэгээд өвөө эмээ хоёр бит хоёрыг тусгаалan авчуулзаа дахиад орхоо гэдэг. Тэгээд өвөөдөө нэг сайн албан ёсоор баяртай гэж хэлж чадаагүй. Ягаад гэвэл би нэг хөмсөг сормос хэлэх гэж цаг авчихсан. Тэгээ жоохон харамсалтай. Одоо босны яг тэ хөвшин настай хүн намайг дараач байгаа ч үгүй юу гэдэг юм сонир мэдрэмжээ ингээд нисхийн юм намайг ингээд амьд юу бачсан. Эйгүү болгочихсан. Тэг бас эмээ бас амар хэцүү байсан. Ер нь настай хүмүүстэй уулзах чинь амар хэцүү байл шүү дээ. Тэгэл хөө юу одоо бодсон ч ойлгоцсон аа чинь. Тэгээд амны бэлгээ систем бэл гэж гайгүй манай хоёр байж хуудаг. Миний ачцыг хараад миний ачцыг харах шин миний хүүхдүүдийг хараад за манай хуршууд ирж. Тэгээд ер нь бол амралт дууссан. Буцаад германд ирсэн. Одоо яг энэ 21 хоног яг юм зүгээр л нэг юм урт зүүжиг одоо яг ингэ буцаад гэртээ ингэ суусан чиг яг зүгээр л нэг юм урт зүүжиг тийм яг юм бодит юм шиг зүуднүүд байдаг шүү дээ. Тийм зүүжиг л санагдчихэв. Яг үнийг хэлэхэд яг ингэ буцаад явмааргүй гэж санагдчихсан. Бүх юм тийм нэгэд уяад. Тэгээд би ядчих та өөрөө нөгөө нэг юм. Заас энд ингэ ажиллаж болж шít гэдгийг бодсон болохоос тийм үү. Тэгээ алдчихгүй ингэ ихсэн самаа дундаас нь боловч болохгүй. Тэгээд дээрс нь энд чинь намайг бас хүлээж аваа маань найзууд байна, маань найз залуу байна. Тэ манай ажлынхан байна. Надад ихтгэл хүлээлгээд намайг ажилд авсан. Энэ хүн сурч чадна, энэ хүнийг сургаад авъя гэсэн ихтгэл хүлээлгэсэн дарга зэрэгнэр байна. Тийм болохоор би юу нь бол юу бодод байна нэмэрснэ гэд. Яг унтрын өмнө тиймэрхүү юм бодлооч ирсэн. Тэгээд юу бодод нэмэрнэ. За яваа шүү маргааш. Урд зорьсон зорилгоо биелүүлчихэд харин дараа нь бүр гоё удаанаар ирээ гэж юм бодоо тэгээд буцаад ирсэн. Тэгэл яавч өөртөө бол юм нэг нөлөмсөө бол авах хүсээгүй л дээ тэгэж буцаж явах та. Гэтэ ерөөсөө тэсдэггүй байлээ. Та баяртай хайртай шүү гэсэн чинь л ингээл аюу одоо бас юм болчих. Гэсэн чинь л ингээд дэшигээ юм могшоол ингээд сонь болцсон. Тэгэл орхохоо өмнө нэг хальт жоо уйлж аваад тэгэл бүх юм ингээл дарж аваад нөл орж аваад тэгэл захын орлоо гэж ороод агцанд ороод ээжийнхээ сториг хараад тэгэл нөгөө хамаатнууд бас юм бичээл тэгээд тэрийг хараад жоохон мэлмэрсэн. Ажид азар ингээ ажид хүн суугаагүйсэн. Тэгээс бол би бас ингээд бас ичээд үлэх байхсан болт. Тэгээд яг уйлаад. Тэгэл яг нисч эхлээл амар сонь бол энэ бол ингээд амар сонь болсон байсан маань гайг болсон. Сэтгэл санаа маань ингээд дээрсэн. Тэгээд яг өмнөх өрөө бодсон шиг за ингээд бүх юм хийчихээ. Тэгээд замынхаа талд нь орсон юм чинь одоо тий. Би ч одоо ингээд авс бэлтэнгийн 2 дахь жилийг эхлүүлж штэ. Тэгээд тийм юм чинь ингээд гоё ингээд нэгэнт тий хүн болгоно болтоод авах боломж надад олдоод би ингээд явж байгаа юм чинь гоё бай. Энийг цааш нь үйлчлүүлээд хийгээд тий. Угаас анханасаа өөрийн сонгосон зам юм чинь ингээл тэгэл тайвшрал ирсэн. Тэгээд би өөр нэг өндрийн айцтай гэх юм уу. Угаасаа ингэ хэлсэн шүү дээ амар амархаа гэдэг. Тэгээд ер нь бүх юмнаас амар амархан айдаг байхгүй юу. Нохоноос хүртэл амар айдагаас одоохон гэдэг нөгөө нэг германд ч нохоо ихтэй нохоо муур ихтэй тэгээд ингэ манай найз залуу өөрөө бас нохоотой амар нохоо таарч болохоор ингээл цуг тоглож моглож байж магаад. Тэгээд ер нь бол нохонд бол одоо тасцсан. Тэгээд онгоц газартахад нэг тажид хүн суугааг болохоор яж бас амар эвгүйсэн. Нэг юм ингэ нэг юм ингэ доошлог гэдэг бүр гэд бүр бүлчгч юм санаад хийсэн юм болоод өөр юм бодлоо өөр юм ингээл таз мазаа цаашаа хүмүүс харж мараад тэгэл бууж ирэл яа буцаал ингээ германд ирчлээ шээ гэдэг мэдрэмж төрсөн хальт жоохон тэгэл одоо байхтыг нөгөөдгөө бодъё нөгөө л нэг ажил сургууль замын тал мал гэдэг юм а бодвол тэгэл ирэл шууд угаасаа найз залуугаа яриад тэгэл манай намайг гоё самнаар клад дээр дуусч авсан тэгээд гівэн бит хоёр жоохон намайг их юм хэлсэн жоохон модалцсан сахгүй хүлээл олцол гарсан гэх юм ба тэгсэн байж хаад уулзаад машин дөнгөж машиндаа суугаад хөдлөл явж байгаа талд жоохон маргалтаад яа одоо нөгөө асуудал бид нөөс хол байхтай юм бол хэлсэн гэж угаасаа яриаггүй. Тэгээд тэрийг ингээд одоо ойлголцохын тулд жоохон эхлэж ярьж эхэлсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд жоохон хэрүүлэлтээр болоод би ингээд дугаар асуух байхгүй уурлаа. Тэгээд тэгсэн чинь за ингээд чи ингээд буцаад ингээд энэ дагаад би амьд жаргалтай нөгөө тийм болохоор би ингээд хэлмээр байна гэдэг л. Намайг жоохон харгамаар айдал. Тэгээд тэгжсэн тэгж авдیں۔ Юу басан.
би чамд цэцэг өгөө яах вэ гэж бодсон. Би ингээд юу ч авахгүй ингээд чамд тасаа гэж бодсон гэдэг юм. Яагаад гэж би чамд уурлцсан гэсэн бол. Тэгээд чи намайг юу ч бодсон бол би чамд тэмэрхч байсан гэдэг байхгүй гэсэн чи яаж байгаа юм. Тиймэрхэн болоо. Тэгээд тэгсэн чинь тэг би нөгөө дөрөвдүгээр өдөр ирсэн. Тэг нэгтгэд ажилтдаг тийм надад ингээд 3 хоног байгаа шүү дээ амрах. Амарч болох юм уу тэгсэн чинь манай найз л хөөх юм ингэсэн байл л дээ. Одоо миний амралтын дундуур 8 сарын дундуур гэж үзсэн билээ. За ингээд нооног эрэхтэн ингээд одоо 5 дахь өдөр нэг тийшээ ингээд яваад гоё ингээд тойлоо амарч байхаар юм ингээд захиалчи. Одоо нэг юм хүмүүс үзэж харж махаар ингээд захиалчи. Тэгээд ингээд 2 хоног 3 хоног одоо бид хоёр ингээд манай хүнд нөгөө цэргээс гараад тэг ингээд сурч эхэлж байгаа 9 сарын 1-ээс тэгээ одоо манай хотод авах сүүлийн 7 хоног байхгүй юу? Манай үний одоо энэ нэгтээс цахгуулаад 5 дахь өдөр хүртэл сүүлийн ингээд 5 хоног. Тэгээ ингээд бид хоёр тэгээ ингээд жоох юм холын ярилцаанд орж байгаа гэсэн үг. Яг нэг уулзалт дотор ойрхон гэсэн хасан бүтэн санд яг уулзалт нэг ингээд зандаа уулзалтгүй юм гарч магадгүй. Тэгээд манай тэгж одоо ингээд 2 3 хоног цуг баймаа гэж гой бай гэж бодсон гинэ. Тэгсэн чинь бид хоёр муудалцаад. Тэгсэн чинь манай ирсэн надад салчуул яах юм. Би тэр захиалахгүй гэж үзсэн. Би тэгээ амар тэнэг би шууд надад энэ амар тэнэг санагдаад би шууд хэлчихгүй амар тэнэг гэтгсэн чинь яасан. Би ингээд салах гэж байгаа X net зөндөө зөвлөж мөнгө зармааргүй ингээд. Тэгсэн би салах байсан бол Монгол татаж чамаа салах байсан гэтгсэн чинь. Гүш чи хоёр ч даа яаж авч явах вэ гэж бодоод ирээ салах байсан гэж. Яа. Надад бүр тийм бүр амар сан би хав гэтээ үнэхээр тэгж бодсон л доо. Яг муудалцаж явах та. Тэгээ би их дааж өрөө байж доо найзууд хиндэж хэлээг би бас ер нь жоох юм хэрэлдэж муудалцвал бүр ингээд ирэхээр л хүнд ярддаг ярих хэрэгтэй зүгээр найзууд гадаа 1 2 сайн найзтай л гэдэг өөр хүн нэг ярьдаг байхгүй. Заавал бүгдээр мэд хэлдэггүй шүү дээ бид асуудал. Тэгэл ямар боцсон юм хэлсэн чинь надад амар инээд хүрэл. Тэг төгтөд хэлчихсэн л тий. Тэгэл буцалж зурулчих юм жаа. Тэгэл би одоо энэ нэг гэртээ сууж юм. Тэгээ маргаашнаас буцаад ажилтай. Тэгээд маргааш манай хотод одоо ингээд вайн фест болж байгаа. Маргааш сүүлийнх нь өдөр тэгээд бид ажлынхаараа хоол мал идэн вайн фестод орж тэгээ вайн дээр уцаад манай найзлууд бас ажиллаад хараад доошоо ажлынхаа найзуудтай бууж ирнэ гэсэн. Тэгээд влог хийж бодож байгаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяр таа. Өө яг сэтгэл гэсэн чи яг сэтгэлээгүй шүү дээ. Нэг хамгийн хэн бодогч юм тэр одоо нэс чацсан өглөөний шууд зэв орж ундаасан байхгүй юу? Гэртээ орж байгаа гээд. Тэгсэн чинь 5,500 рууш. Хүмүүний ундаа. Намайг яг 2,300 байсан байхгүй юу? Биш 3,300 байсан байхгүй юу? Тэг би бүр пүүк. Тэгсэн чинь 5,000 ш. Би бүр аим шокнд орсон заяа. Тэг окей яг зэв арай жоох үнэтэй. Тэгтэл нэг 200 төгрөг 300 төгрөг нийл ялгаа гарна шүү дээ. Тэгээд юмны үн юу нээр их болсон санагдсан. Тэгээд одоо жишээ нь ингээд гадуур найзтайгаа гарч марахад би доор хаяж өдөрч юу нь бол угаасаа яг 100,000 төгрөг бол зарж исэн. Тэгэл автобусыг бас ойлгоогүй юу болцсон юм бэ? Амар сонин юм нөгөө богино ирээс гэдэг юмд болцсон байлаа шүү дээ. Амар сонин ойлгомжгүй болцсон. Тэгэл би бас тэрэнд амар гайхсан. Тэгээ бусдаар бол нэг их өөрчлөгдсөн юм бол юу нь бол миний анзаардаг 2 жилийн тугаас нэг их юм өөрчлөхгүй л та. Тэгээд өөр юмны үн өссөн байсан. Яг хүмүүсийн хувцаслал ч ер нь бол ингээд анзаарснаар би тэрийг ямар стайл гэдгийг мэдэхгүй байна. Манай зулаа гэдэг хоёр найз хоёр ингээд юм том өмсгөл, том цам зүмсгэл юм винтаж стил гэдэг л нэг юм 90-ад оны савих маяг хүмүүсэл нэг тиймэрхүү стил, тийм стилтэй хүүхдүүд амар их болсон. Ер нь хүмүүсийн хувцаслал надад амар таалагдсан. Яг одоо бүгдээ өөр өөрсдийн стил авсан гэх юм уу. Тэгэхгүй ингээд юм адилхан хувцас хүмүүс яваад гэсэн чинь нэг үйл бүгдээр улаан гүч юм шиг. Надад ерөөсө тиймэрхүү юм тийм адилхан хувцлалд анзаардаг болох надад амар дажгүй санагдсан. Тэгээ цагаан гарын хувьд бас амар гоё юм тухтай цагаан гартай байсан. Нэг тийм амар халуун биш, амар хөөрхөн биш. Тэг нэг их бороо бас ороогүй тэрэнд бас би баярлсан. Тэгээд нөгөө энд чинь нөгөө 5 дахь хагас өдөр зөвхөн клуб баар ажилдаг. Одоо хүмүүс ууж идэж ингэж гарч гарахаар бол зөвхөн 5 дахь хагасын тэгсэн чинь 2 дахь 3 дахь өдөр би ингэ найзтайгаа клуб орчим болоод тэгээд амин тэр нэмэр окей нэрэм билүүгээд надаа айгуу тийм намайг очсон даруй дээр 2 3 тоглолт болж юм болол тэгээд ер нь угаасаа тэгээд манай монголч тэгээд залуухан хот тэгээд төвжрэл бас надад бол их санагдсан байхгүй юу. Тэгсэн чинь хүмүүс болохоор юу яа одоо ингээ оюутнууд байхгүй харин ч ингээ сулларсан гайгүй болсон байна гэх. Тэгээд надад болохоор ингээ тэр нэгтэй их л санагдсан. Тэгээд жил болгон солидаг тэр боржуур байнга тасардаг тэр ус ер нь бол ингээ хэвэндээ санагдсан юмнууд нь. Тэгээд бас зарим нэг үйлчлэгээний байгууллагуудын харьцаад таалагддаг гэх юм. Угаас тийм байсан үгүйг нь би бас сайн санахгүй байна. Гэтэ угаас юу үйлчлэгээний байгууллагад ажиллана гэдэг өөрөө хэцүү л дээ. Гэтэ тэгсэн ч гэсэндээ ингээд
Тэ цаашаа харж уурлаад нааш харж нээх хэвээр ажил штэ. Би гэсэндээ энд ингээд хүнд үйлчилдэг. Тэгээд надаа уур үрмээр үгүй гарсан гэсэндээ би эзэд ингээд шууд үйлчлүүлж байгаа гэж хардаггүй байхгүй юу? Ингээд тэр чинь ингээд наацхын соёо штэ. Тэгээд тиймэрхүү юмнууд дутагдж байгаа санагдсан. Тэгээд хогийн сав амар бага байсан. Би бүр ингээд нөгөө яаж яах нөлөмснөө гоожод уснаа гоожод идэг. Ингээд усааны хичээл цаасаа барай яваад идэг. Гэтэ яг герман гэсэндээ нэг их тийм хогийн сав байхгүй л тэгтэл тэг нойлын асуудал бас амар хэцүү. Тэг миний бодлоор ингэж утсан. Германд яг ингээд орох 0 байдаг л та хөөрхөн. Тэгээ ингээд тэднээс төлбөртэй. Тэгээ цэвэрхэн гол нь төлбөр төлөөд хүн орж байгаа юм чи уусаа цэвэрхэн юмд л авах гэсэн шүү дээ. Тэгмүүд ингээд миний бодлоор тэр CUG 25 дээр ингээд 0-аа төлбөртэй болохоо тэгээ гоё ингээд сэтгэлээ гаргаа тий. Хүн бас тэндээс юм аваад зүгээр гарахгүй шүү дээ. Би жишээ нь одоо тийшээ орж 0 ороход юм аваад гарч авахгүй санаа зовоод зүгээр бидсээ гарч чадахгүй. Тэгээд тэгж ах чинь ингээл гоё ингээд төлбөртэй болгоод тэгээ гоё ингээд цэвэрлээтэй 0-ын цаастай болгоод би ууд нөгөө одоо харчлаад исэн бол гэсэн шүү дээ. Тэрнээсээ болоод би нөгөө салбитэгтэй яваадсан. Тэгийг байсан бэлгээд 0 орох салбитэг байхгүй. Гараа ягтаах юм байхгүй. Амар жоохон хүнд сурталтай. Тэгээд бас тэр нөгөө нэг одоо ингээд би голом танкны угаасаа Монголоос ирэхдээ карттай байхгүй. Тэг би окей. Би автоматар 21 хүрэхэд одоо 18 хүрэхэд миний данс автоматар насан турш үний данс болмоор байхгүй юу? Тэгсэн чинь миний тгийгүү би заавал өөрөө салбар дээр очиж тэрээс солиулсан. Тэгээ бас нэг амар сони Германд ингээ хүмүүс ямар ч мөнгийг ингээд одоо урагцсан байрсан амар нугалсан мугсан гэж тоохгүй ингээд итэм нүртэл тийм амар шимшээцэн мөнгө гаргаж өгдөг байхгүй юу? Нэг чи ингээд эргэлдчихлээ ер нь бол ямар нь хамаагүй штэ. Тэгсэн чинь би нэг 10 евро солиулах гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь хүн авснаа ингээд тийм булан дээр жоохон сэтэрсэн байсан. Жоохон. Тэгсэн чинь энэ сэтэрсэн байна 50-ын солиорыг 10-ыг авахгүй шүү за. Тэгсэн би за. Тэгсэн чинь өөрөө зөөрлөд надад скотчтэй тэгсэн ингээд нөгөө тал нь скотчтэй тал нь ингээд сэтэрсэн скотч тэгсэн чинь нөгөө доороос нь ингээд сэтэрсэн 1000 төгрөг өгөхгүй надад юм. Мөнгө нь авчлаа тэгсэн би энэ 1000 төгрөг сэтэрч авахгүй. Адилтай болгодлоо. Надаа хамаагүй. Чи миний өгсөн мөнгөө авахгүй гэсэн бол чи надад өөрөө төрүүлж тийм үг хэлсэн бол дараа нь тэр хэлсэн үгэндээ тийм бардам тийм ингээд шинэ 1000 төгрөг мөнгө өгөлтөө багш. Ялгаагүй л мөнгө л бол мөнгө сэтэрсэн байна уу үгүй байна хамаагүй штэ. Тэг бүр тэр нь амар тэнэг санагцсан. Тэгснэ ингэж байгаа байхгүй юу? Мөнгө солиуллаа тавсан жаа. Тавсандаа хэлбэл 2% хэдэн хувийн чиглэл шимтгэлтэй. Тэг би албаар асуусах. Би одоо ингээд аваад итэмээс одоо ингээд бэлнээр аваад итэм тийжүүл шимтгэлээд байхгүй сте тэгс тийм гэж. Чи тэрийг хийх итэм тэрийг хийх хоёр ямар ялгаа байна? Тэ? Яг нэг шимтгэлтэй нэг шимтгэлгүй. Окей яг би тийм рүү хийн чи нана энийгээ ингээд компьютер дээр юм ямар ч ялгаагүй. Тэр чинь надад амар бас сонирхсан. Яа заац нэг тиймэрхүү байлаа тэгээд тэгсэн чигсэндээ их ормын сайхан юм да сайхан уул ус модтой хэлстэй бол эцтэй газартай бол газартай устай бол устай уултай бол уултай модтой бол модтой амтантай бол амтантай бүр ингээд тэр сүүн зарим бас амар тархачтай ингээд хөдөө явах зам зүгээр л баг ингээд газар болгон сүүн заримтай надад хөдөөний сүүн заримнуудтай илүү таалагдсан илүү ямттай яагаад гэвэл нөгөө ингээд өөрсдөө сүүгээ гаргаж аваад тэрүүгээр хийж байгаа болохоор ч юм уу яг үнээр сүүн зарим ямтагцсан хотынхч бол нэг яхтай тэгтэл гоё тэгээд яа тиймэрхүү л байсан. Тэгээд нэрээ миний персингний тухай асуусан. YouTube дээр ямар амар зөрөгтэй юм бэ гэсэн Instagram-аар өвдснөө гэж асуусан. Ер нь бол яг огт өвдөхгүй байна гэж байхгүй ингээд энэ чинь ингээд арьс цолж байгаа юм чинь. Тэгэхдээ бол нэг амар бусад персинг шиг сүртэй өвдөлтэй байхгүй нэг их цус мус нэг гараагүй тэгээд ер нь бол одоо л зүгээр болсон. Гэтэ яг юм идэхэд жоохон төвхтэй. Ингээд нөгөө хацгаад ингээд доошлоод гэх. Тэгээ би яаж жоохон доор цолцсон л хэлээ л дээ. За нэг тиймэрхүү энэ тэгээд ихнээсээ яг дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.